Data гэж юу вэ? Датум буюу өгөгдсөн гэдэг латин үгнээс гаралтай. Одоо бол мэдээллийн хамгийн жижиг нэгж буюу өгөгдөл гэсэн утгыг илэрхийлдэг. Ганцхан ширхэг юмар төлөв байдлыг илэрхийлэх боломжгүй. Дор хаяж хоёр хэрэгтэй. Хар, цагаан, нэмэх, хасах, нээлттэй эсвэл хаалттай, тэг болон нэг. Аль нь ч байж болно. Гагцхүү хоёр өөр төлөв хэрэгтэй. Хоёрхан ширхэг төлөвөөр хорвоо ертөнцийг илэрхийлж болно. Хоёртын тоолол буюу binary digit-ийг товчоор bit гэдэг. Жишээ нь гэж юу вэ гэдэг үгийг дан тэг юм уу нэгээр илэрхийлвэл нэг иймэрхүү өгөгдөл бий болно. Хэрвээ анзаарвал эдгээр битүүд 8-8-аараа багслагдсан байна. Өгөгдлүүдийг процесс буюу боловсруулахын тулд ингэж хуваах үр дүнтэй байдаг. 8 бит бүхий нэг багцыг байт гэдэг. Тэгэхээр бидний сайн мэдэх килобайт, мегабайт, гигабайт гэдэг хэмжүүрүүд бол өгөгдлийн тоог хэмжээ буюу дижит юм. Дижитал гэдэг үг хаанаас гаралтайг та ойлгосон байх. Жишээ нь энэ бичлэг ойролцоогоор 20 мегабайт, 20 сая байт буюу 8-аар өргөжүүлбэл 160 сая бит буюу өгөгдөл гэсэн үг. Энэ их хэмжээний өгөгдлийг боловсруулахад танд ганцхан минутад мэдээллийг олгож байгаа энэ дижитал технологи ямар гайхалтай вэ? Гиснээс өгөгдөл солилцох эрхэм дуусгаа санаа зовш буй Unitel-ийн хэрэглэгч байвал танд тулах гоё мэдээ байна. Хэрв та цахимаар худалдаа авалт гэвэл тухайн өгөгдлөө 2 дахин үржүүлж авах боломжтой болжээ. Өгөгдлөө үржүүлээд аваарай.